Хэлцэх асуудалтай холбогдуулаад хүний эрхийн комиссийн илтгэлтэй холбоотой асуудал дээр завсарлага авахгүй чуулганы уралдаанд оролцоно гэж өглөө илэрхийлж байсан. Тэгэхээр одоо чуулганыхаа уралдаанд орж ирж хүний эрхийн чухал асуудлаар хэлцэж байгаа учраас нэрээ өгч чуулганы уралдаанд идэвхтэй оролцохыг хүсэж байна. 5 минутын хугацаа өгье. Гишүүдийн нэр авахаас өмнө гишүүдийг орж ирж асуулт асуух, үг хэлэх, нэрээ өгөх шаардлагатай гэж үзэж байна. 5 минутын хугацаа. Тэгээ ер нь одоо энэ улсын их хурлын үйл ажиллагаа гэдэг бол хэн нэг хүний ч гэдэм үү хэсэг бүлэг нөхдүүдийн хоорондоо ойлголцоогүй бие биенийгээ эмзэглүүлэх үг хэлсэнтэй холбогдож гацад цаатж идэг зүйл бол огтоос биш ээ. Би өглөө завсарлага өгтөөч бас тодорхой хэлсэн. Өнөөдөр завсарлага өгсөн шалтгаан бол хэн нэгэн уучлалт гуйхгүйтэй холбоотой асуудал огт яригдаагүй. Дэгийн тухай хуулиараа, улсын их хурлын тухай хуулиараа хэлцэж байгаа асуудалтай холбогдвол завсарлага авдаг. Тэр хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авсан. Хэрвээ хамтарсан засгийн газар байгуулсан Монгол Ардын нам, арчилсан нам, хүн нам зэрэг намуудын хооронд үл ойлголцол улс төрийн асуудал бол энэ хамтарсан засгийн газар байгуулахаар гарын үсэг зурцгаасан тэр зөвлөл хоорондоо уулзаж асуудлаа ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр ингээд нэг нэгэндээ гомдсон төнсөн байдалтайгаар улсын их хурлын үйл ажиллагааг тасалдуулж болохгүй. Энд төрийн ажил явж байгаа. Айл айл талдаа зарчимтай хандах ёстой. Айл айл талдаа хүндэтгэлтэй хандах ёстой. Цаашдаа яах юм? Улсын их хурлын чуулган дээр хоёр гишүүн хоорондоо үг чулуудснаас болоод улсын их хурлын үйл ажиллагаа гацад цаатаа сууж идэг ийм жишг рүү бид орох юм уу? Би бол тийм жишгт оруулахгүй. Энэ үйл ажиллагаа доктортой хэвээ явж байгаа шүү дээ. Хэрвээ асуудал байгаа бол хамтарсан засгийн газар байгуулахаар гарын үсэг зурцгаасан улс төрийн намын удирдлагууд, намын дарга нар, тэр ерөнхий нарийн эмчгийн дарга нар, тэр бүлгийн дарга нар, тэр улс төрийн намын удирдлагууд хоорондоо асуудлаа ярилцгаа. Энэ бол улсын их хурлын асуудал огтоос биш шүү. Хэрвээ ийм байдалтай бол улсын их хурл ч гэсэн өөр арга хэмжээ авч болно шүү дээ. Хэндээ эрхлээд байгаа юм? Ард түмэнд эрхлэнэ гэж байхгүй шүү дээ. Ард түмэн ажиллаа хийгээ сонгоцсон. Ард иргэдийн аж амьдрал тийм сайхан байна гэж бодож байгаа юм уу? Танхим дотор нэг хэрүүл хийгээ сууж байхаас ард түмнийхээ амьдралыг, аж амьдралыг яаж сайжруулах вэ? Орлогыг нь яаж нэмэх вэ? Энэ үүсэт байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудыг хэрхэн даван туулах уу гэдэг асуудал дээр өнөөдөр хэрэлдээд сууж их ёстой шүү дээ. Гэтэл энэ ч нэг ялах шалахгүй асуудлуудаар хэрүүл хийгээд бойкот хийх гэж сууж идэг. Би аль аль намдан зориулж хэлж байгаа шүү. Хэн нэгэн хүн зориулж хэлээг. Улс төрчид ерөн зарчимтай байх ёстой шүү. Тэгэхээр 5 минутын хугацаа өгье. Орж ирж асуулт асуух, үг хэлэх нэрээ өгөх ёстой.